Эзний хайр инрэл дуустдаггүй. Өршөөлт нь төгсгөлгүй. Өглөө бүр энэ нь цоо шиг. Таны итгэлт байдал юутай аваагаав. Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхэлж байна. Өглөөний мэнд. Өглөөний мэнд төргий. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр эхлэхэд бэлэн болсон байна. Эфирт пастор Сайн авлан хөтлөгч Оминаар ажиллаж байна. Сонсогчдаа сайхан амарсан уу? Танд бүрхэг өглөөний мэндийг хүргэе. Өнөөдөр бидний амьдралын нэг өдөр бас нэг өдөр байгаа тийм. Тэгээ өнөөдөр бидний амьдралын мартагдахгүй өдөр байгаасаа гэж хүсэж байна. Тэр өнөөдөр өчигдрийн хэцүү зүйлийн үргэлжлэл байгаа бол би таныг даван гарч дуусгахыг хүсэн өрөөж байна. Хэрвээ жаргалтай өдөр байх юм бол дахиад өчигдрийн шиг жаргалтай гэдэг юм бол би та бүхнийг илүү бас гайхалтай хуваалцаж бусдад бас түгээж өнгөрүүлэх тийм өдөр байгаасаа гэж хүсэж байна. Хэрвээ танд өнөөдөр зориг байхгүй бол өнөөдөр эзний үгийг аваад зоригтой болоорой гэж хүсэж байна. Амен. Тэглэв яах вэ? Тэгээ би ясын өглөө бодож илаа. Бүрхэг өдөр бидний амьдралын тэр уйлрал цаг мөчүүдэд ч гэсэн яг л бүрхэг тэнгэр шиг харанхуй болцсон юм шиг тийм үеуд ч гэсэн магадгүй байдаг хүмүүсийн амьдралд. Гэхдээ тэр харанхуйч нь эзэн гэрэлтүүлдэг шүү. Эзний өмнө ирээрээ, бурхны өмнө ирээрээ. Тэг үнэхээр тэр бурхны үг, бурхны тэр хорогдох газарт очиод эзнээр тэр гэрэл гээгээ тэдгэр зүйлсүүдийг бас аваарай гэдэг зүйлийг хэлмээр байна. Тэгээ Самуэль нам өнөөглөө би чимээгүй цагаа Самуэль намнаас хийсэн. Тэгээ тэрнэр эзэн бидний харанхуйг гэрэлтүүлдэг гэдэг ишлэл байсан. Тэгэхээр яг магадгүй тэр хүнд хэцүү цаг үеийг туулаад явж байгаа хүн байж магадгүй. Тэгээ та ганцаараа биш шүү. Бурхан тантай хамт байгаа. Тэр харанхуйг бас тэр гэрэлтүүлэх арга замыг бас бурхан үнэхээр танд өгөх болно шүү. Бурхан өөрөө тэр гэрлийг танд өгөх болно шүү гэдгийг бас энэ өглөө сонсогч танд сануулахыг хүсэж байна. Тэгэхээр бид хоёрыг нэр нэг хүн нөгөө нэг та хоёр зарим нэг үг нэмжлээд шүү гэж хэлснийг саналаа. За. Магадгүй гэж хэлдэг гинэ. Наоми. За. Би болохоор тэгэхээр нэг зүйлийг хэлэхэд гэдэг. Нэг зүйл нь хэдэж болчтой. Тэгтэл бид хоёр өөр өөрсдийн гэсэн өнгө. Бид хоёр өөрийнхөө хайртай хүмүүсийн дунд бид хоёр яриа хэрэгтэй хүмүүсийн дунд нэг өнгө. Та ч гэсэн адилхан. Та ингээд энэ нэвтрүүлэгт хамтаага зөвхөн сонсож байгаа боловч та хааны газар ярина. Хааны газар үйлдэл. Тэр үедээ таныг өгүүлтэл өөрийнхөө онцлогийг харуулж амьдраарай гэж хэлмээр. Тэгээд ер нь бол шөмжилж биш жоохон өхөрдөж хэлсэн. Тийм болохоор засахыг хичээн. Тэгтээ нэг засахгүйсэн ч бас зүгээр л юм байна доо. Онцлог юм байна гэж бодсон. Өнөөдрийн эзний үг биднэрт хэлэх эзний үг бас яг тийм. Ер нь бол биднийг ингээд яг л юу гэдгийг байгаа газараа байгаагаараа байгаа зүйлээ ашиглаад хамгийн сайнаар хийх. Хамгийн сайнаар хийхтэй хамгийн том агуу нөхцөл төслийг өөрийнхөө байгаа хэсэгт хамгийн сайнаар хийх. Тухай биднэрт эзэн өнөөдөр хэлэх болно. Тэгээд хоолоо өвдөд 3 онж байгаа. Хоолойн төлөө таах юм бас залбирч өгөөрэй гэж хүсэж байна. Мэн тэглэв яах вэ? Тэгээ бид хамтдаа залбирал тэдгээр биенийхээ төлөө залбирх нь бол мэдээч маш сайн зүйл. Тэгэхээр бас сонсогчд маань бидний төлөө, бидний үйлчлэлийн төлөө бас үргэлж залбирч хамт байдаг учраас бас өнөөдрийг хүртэл эдгээр зүйлсүүд маань үргэлжилсээр байгаа гэдэгт итгэж байна. Тэгээд энэ өглөө бас бидэнтэй хамт байгаа сонсогч танд баярлалаа. Дараа нөхөж үздэг, бас цаг зав гаргадаг сонсогч тандаас маш их баярлалаа гэж энэ өглөө та бүхэнд талархлаа илэрхийлье. Тэгээ энэ өглөө бид хамтдаа бас эзнийг магтаад эхлэе гэж бодож байна. Тэгээ бид магтдаг, өглөө бүр эзнийг магтдаг. Тэгэхээр таны бас эзэнд дуу хоолойгоо өргөж байгаа тэр магтаалч бас үргэлжлүүлээд амьдралаараа бурхныг магтаарай гэж таныг урамшуулъя. Тий хамтдаа эзнийг магтцгаая.
тэвэрч тэнхрүүлж болсон Тэнгэр газрын хаан эрхэмдээ Түүний нэр бол Христ Есүс Дорая духчгүй намайг Тосч тэвэрч тэнхрүүлж болсон Тэнгэр газрын хаан эрхэмдээ Түүний нэр бол Христ Есүс Тэнгэр газрын хаан эрхэмдээ Түүний нэр бол Христ Есүс Өглөө бүр хайр инэрлээ надад сонсгооч. Танд л би итгэдэг үлээ. Явах замыг минь надад зааж өгөөч. Танд л би сэтгэлээ өргөн байна. Дуулал 143-ийн 8. За бид өчигдөр нэг Тобиа тэ Самбалаад гих мэт хүмүүст өв байхгүй гэж хэлж байгаа Нехемиягийн үгнээс суралцмаар. Тэгэд эзний заснаар бид босоод барьцгаах болно. Харин Иерусалимыг босгосны дараа та нарт өв байхгүй шүү гэж. Библиэлд зарим нэг зүйл дараа нь гих боломжгүй явагдаад өнгөрцсөнийг хүмүүс хожуу ойлгосных олон байдаг. Жишээ нь нэг жишээг өнөөдөр хэлмээр байна. Ариун асар цөлд баригдах үед өргөл авсан. Өргөл авсан чинь нөгөө нэг Египтээс маш их баян гарч ирсэн шүү дээ. Маш их баян гарч ирсэн хүмүүс чинь өргөл өргөх боломж их байгаа байхгүй. Тэгээд өргөлөө хүмүүс бол өргөсөн бүр маш их өргөж ирсэн. Тэгээд сүүлд нь Мосе ерөнхийдөө бол өөрөө нөгөө ариун асар нэг ямархуу хэмжээтэй, ямархуу орцтой, ямархуу одоо тий материал хэрэгтэй гэдгийг
өөрөө эзнээс өгсөний дагуу маш сайн мэдчихсэн учраас өргөл одоо болчлоо гэдгийг яг мэддэг. Тэгэл Мөсө яасан бэ гэхээр за одоо болцсон гэж. Тэгсэн ч гэсэн хүмүүс авчирч гисэн байсан. Тэ? Одоо болцсон гэдэг үг нь яасан бэ гэхээр тэгээд авха хандив авха зогссон. Тэгээд боддоо тэгээ өөрсдийг нь одоо Египтийн дарлаас чөлөөсөн эзэн бурхандаа ариун асар барих боломж, тэрэнд оролцох боломж, тэнд цөлд Египтээс бүгдөө л алтааваад гарсан те. Бүгдэд олгогдсон боловч тэр асрыг барих хэмжээний хандивд оролцож чадсан тэр хүмүүс л эзний ивэл өрөөл буусан маа. Гэхдээ мэдээж эзэн бүх ард түмний өрөөсөн л дөө. Гэхдээ тэр зүйлд оролцож амжаагүй зүйл үлдэж байгаа. Тэгвэл өнөөдөр Нехемия номын 3-ын 10 дахь ишлэгийг бид хамт үзье. Тэдний хажууд Хармафын хүү Идия Гэрийнхаа харалтаа засвар хийв. Түүнтэй зэрэгцэн Хашаа Беньягийн хүү Хаттош засвар хийв гэсэн байна. За энд ийм зүйл яригдж байгаа. За нэгдүгээрт бол бид нар Нехемиягийн үеийн хүмүүсийг бүгдээр ингээд дандаалтай тэднэрт арчаагүй амьтад нэг хэрмээ болчих чадахгүй. Хэрмийг буцааж босгож болохгүй гэсэн зарлиг байсан байхгүй. Тэгэхээр энэ туцлагдаагүй зарлиг байсан. Яг юу Бабилоны хааны зарлиг байсан л да. Гэхдээ Персийн хааныг өөрчилж болох байсан боловч энэ талаар ярих зоригтон байгаагүй. Бас энийг хийх шаардлагагүй мэддэхгүй байсан. Бас Персийн хаан магадгүй Израиль гэдэг, Юудэ гэдэг энэ ард түмнийхээ талаар ойлголт нь өөр байсан байж магадгүй. Зөвхөн сургал байгаа шүү дээ. Эднэр ерөөсөө айгүй дэрслөө. Ерөөсөө байнга бослог гаргадаг те. Бүр ингээд хаан өөрийг нь дэмжиж хаан болгоод өгсөн хүн нүртэл эргэж хараад бослог гаргаж ирсэн. Эднэр ер нь ингээд сургал байсан баг. Тийм болохоор Нехемия хурж ирээд ажлын зохион байгуулалтыг хийсэн. Ажлын зохион байгуулалтыг хийх үедээ өөрийнхөө гэрийн ойролцоох тасваруудад оролцсон байна. Энэ бол маш гоё зүйл ахгүй. Яг гэвэл өөрийнх нь гэрийн ойролцоо задгаа байх тусам тэр хүн хамгийн хохирогч болж исэн бол тий? Одоо өөрийнхөө гэрийн тэр хэсгийг заснаар түүний хийсэн сайн засвар хийсэн тэр газраар дайсан хизээч бүхэл бүтэн хот хэрэм нуранг байх үед түүний гэр бол хамгийн түрүүнд одоо хэлмэгдэг байсан бол тэр хэрмийг босгосны дараа хотоороо аюулгүй байх боломжийг тэр харж байгаа. Бүгдээрээ болоод үгүй. Тэгээд одоо энд ингээд 3 дугаар бүлэг дээр ажлын зохион байгуулалтын талаар гарч байгаа юм л да. Тэргүүн дахилч нар хоньны голдон хаалгыг барив. За тэгээд ариусгаж хаалганы самбаруудыг зогсоосон. Зуутын самхаг болон ханилын самхгийг бас ариусгасан. Тэдний хажууд хөвгүүд бас загсны хаалгыг барьсан. Ясматыг нь барьсан, хавтан түгжээ, хөндлүүдийг суулгасан. За ингээл одоо Иерусалим хотын эргэн тойрны одоо 12 хаалга те бүгд засагдахаас гадна бас өөр газруудад нурсан хэсгүүдэд ялангуяа цамхагуудад бас барилга баригдаж байсан. Өөр хэсэгт байсан боловч өөр гэр бүлүүд барьж ирсэн боловч Иерусалимын ханаг хэрэм, хамгаалалтын хэрэм гэдэг нэг л зүйлийн нэг хэсэг болж байсан. Яг энэ үед л нэг Норс хэрмийн цоорхой зогсно гэж юу вэ гэдгийг израильчууд маш сайн ойлгож авсан байна. Би одоо хэрмийн цоорхойг нөхч чинь. Би бас миний хөвгүүд, миний гэр бүл нөхч чинь. Тэгээд энэ хэрмийн цоорхойг нөхсөн учраас яг энэ цоорхойны харалдаа манай гэр бүл өргөжлүүлэн амьдрах эрхтэй болж байгаа. Бас манай гэр бүл энийг барьсан гэж тэ энийг манайх хөрсөн шүү дээ, энийг манайх хөрсөн шүү дээ гэж ганцаараа хэлж чадахгүй. Яг гэвэл Иерусалимын бүхий л иргэд өөрийнхөө гэрийн ойролцоох хэсгүүдийг барьж байгаа. Хожим дахин хэрмийг нураах гэж биднийг дээрлэх гэж дээрэмдэх гэж хүмүүс ирэх үед яг өөрийнхөө барьсан хэрэм дээр зогсоод миний өр удам дайсныхаа эсрэг тулдах болно. Өнөөдөр би ингээд Монголдоо ингээд Улаанбаатартай явж байхдаа харамслаа зүйлүүд аяг хардаг байхгүй. Маш сайн чанарын материалуудаар маш муу явган үний зам, маш муу одоо тий шат одоо маш муу зам тавьсан байхыг харахтаа миний сэтгэл маш хөвдөг.
баг байхад Улаанбаатар хотыг боссон хүмүүс яаж явдаг, юу гэж явдаг гэсэн гээд энийг ах нь барилдсан. Энд би оролцсон. Энийг ингэсэн гэд ингээд хүмүүс өөрийнхөө хийсэн зүйлийг бусад хүмүүст хуваалцах, гэрчлэх маш их дуртай байдаг. Гэтэл одоо цагт бол тий аавта энд нэг хэсэг ажиллаж байсан гэд ингээд оролцож ажиллаж исэн зүйлүүдээрээ бахархахад айгүй хэцүү тийм цаг үед амьдарч. Цаг үе тийм, хүмүүс тийм, хандлага тийм болсон байж болно. Харин таны хаанч оролцоо таны хийсэн хэсэг Нехемая номыг сонссон хүний хувьд, Нехемая яаж өргөцснийг мэддэг хүний хувьд, Бурхан хийж байгаа ажил гарынхын үйлсийг хараад тэр үр дүнгээр нь дамжуулан үр хүүхдүүдийг нь өрөөдөг, хамгаалдаг, ивэдэг гэдгийг мэддэг хүний хувьд таны оролцсон хэсэг болгонд та юу ч хийдэг вэ? Хамгийн сайнаараа хийгээсэй гэж хүсэж байна. Тэн мэдээж дараад нь Нехемая эхлээд хэрмийг барихаас өмнө 3 шөнө нөгөө илжигтэйгээ хамт ингээд шүн яваад та за энэ хэсэг ингэж нурсан байна. За энэ хэсэг ингэж нурсан байна. За энэ хэсгийг засах хэрэггүй юм байна. Бүр нураагаад дахиад барих хэрэгтэй юм байна. Энэ хэсэгт бол хуучин шиг жижиг чулуу тавьж болохгүй, том чулуунууд тавих юм байна гэдэг ч юм уу. Нехемая 3 хоног ингэж яваад тэгээд хинт ч энийгээ хэлээгүй гэж хэлж байгаа. Яг тэгэхээр хүмүүсийн санал асуухаар л Бурхны өөрөөр нь хийлгэхийг хүссэн ажил цаад гарах гэдээс учраас. Яг л тэдгээр хүмүүс нь тэр зүйлүүдийг өдөр болгон хардаг байсан ч бариагүй хүмүүс учраас тэд нэр бариагүй, барихад цаад болох, барихад хэрэгтэй байсан зүйлүүдийн талаар л гоншгонж ярихаас биш. Тийш дээ энийг ингэж барих хэрэгтэй байхгүй гэж барьж чадах, хэлж чадахгүй гэж. Яг л тэднийг төрөхөд л тэр хэрэм яг тийм нороотой байсан баг. Хамгийн их мэдлэлтэй хүн хэдэн настай байсныг мэдгүй магадгүй над чиг 50 настай байсан бол 50 жил тэр хэрмийг нурангуй байхад нь засах талаар бодоогүй тэр хэрмээс болж ард олноо дээрэмдүүлж байгаа гэдгийг бодоогүй л байхгүй. За ингээд засварын ажил ингээд хийгээд игдсэн чинь тэдний хажууд Харамафийн Идия гэрийнхээ харалтаа засвар хийв, түүнтэй зэрэгцэн хадууш засвар хийв гэсэн байна. За тэгэхээр ингээд ханан хэрэм юм чинь ингээл явж итэл нэг нэгэн лугаа углуурдаж орох хэвээр те миний хийж байгаа ажлын яг нэг хэсэг нь яг угсрагдах хэсэг нь хажуугийн хүний хийж байгаа ажил аахгүй. Тэр учраас энд нэг хүн маш чанартай материал бүх зүрх сэтгэлээс гэрийнхаа бүх хандыг зориулаад авч яхад тэнд нэг хүн зүгээр ингээ химнээд юм барьсан юм шиг харагдах юм хийж болохгүй. Яг л хэрмийг хүлээж авах хүн Нехемая баг. Нехемая тэд нар сайн зүйл хийхээр ирсэн боловч тэд нар Нехемаягийн сайхан сэтгэлийг ашиглах гэж ордох юм бол түүнд цэрэг болон түүнд шудрагаас түүнд Бурхны өөрөг даалгавар бас Бурхан түүнтэй хамт байсан. Тиймээс энэ хэрмийг барьж байгаа бүх хүмүүс бүх зүрх сэтгэлээрээ эзэн харж байгаа гэсэн зүрх сэтгэлээр барьсан баг. Хамгийн өнөөдрийн сэдвээс сурах ёстой 2-3 зүйлийн нэг нь эхлээд гэрийнхээ хажуудыг яг өөрийнхөө гэрийн тал өөрийнхөө одоо хэрэгцээ хэрэглээ аюулгүй байдал бахархал тэр хотод амьдрах эрх тэр бүхнийгээ хүмүүс барьж байгуулж байсан. Нөгөө талаар Иерусалим хот түүхэндээ 14 удаагийн одоо бүслэг сэж одоо бүслэлттэй давталгаанд өртөжсэн. Бүр ингээд Иерусалимийн тулаан гэдэг ингээд түүхэнд орох тийм том тулаанууд болж исэн байна. Тэр тулаан болгоно өөрийнх нь өвөгдөөцийн байсан өөрийнх нь гэрийн харалдаах тэр цайзыг өр хүүхдүүд нь хамгаалж тулцсан байна. Тэ? Ягаад тийм болохоор хүүхдүүд нь тэрэн дээр сайн гар зогсоод дайсныхаа эсрэг зогсох юм чинь өвөгдөөц нь өр хүүхдүүдэд бодоод түүний хамгийн хатуу чулуу, хамгийн сайн шавар, хамгийн доктортой байдлыг нь бодолцсон. Бас гаднаас ирэх харвах, чулуугаар онох янз бүрийн одоо байдлууд дээр өөрийнхөө үр ачийг те харвах сум момод хамгийн амархан оногдохоор тийм байдлаар барихгүй шүү. Тийм болохоор яг энэ үед Иерусалим хотын иргэд Бурханд ашиглагдсан хотоо босгосон гэсэн зүйлийг маш гоёор харах боломжийг эзэн тэдэнд олгосон байна. Өнөөдөр ч гэсэн бид өөрсдийнхөө амьдралын
амьдралыг л босгоод явж байгаа юм шиг боловч яг үнэндээ таныг таньдаг хүмүүс, танаа гэр бүл, танаа хамаатан садан, таны одоо шавнар тэ таны дүүнер яг тэр бүхний тунд та яг энэ углуургадан тоосхийг зөрүүлэн өрдөг шиг таны одоо тэдний амьдралд өргөдөн углуургадан орж ирж байгаа хэсэг нь маш зөв, маш сайн, батбөх нэгэн чухал цул зүйлийн хэсэг багсаа гэж хүсэж байна. Танаас болоод таны хэсэг хэврэг, сэтгэлгүй, худал хуурамгаар дүүрэн байх юм бол тэдний амьдрал ч гэсэн та байхгүй болж оронд нь сайнаар барих хин нэгэн гарч ирэх хүртэл хүнд хэцүү аюулгүй байдал нь алдагцаар байх л. Тиймээс өнөөдөр нэг зүйл өгье. Та хэрмийн цоргоог нөхөх боломж олдсон бол, хин нэгний сэтгэлийн цоргоог нөхөх боломж олдсон бол, хин нэгний дутуу оргисон ажлыг хамгийн сайнаар гүйцээх боломж олдсон бол, эсвэл хинч хийхгүй байсан зүйлийг эзэн таныг хийгээрэй гэж хэлээд та энэ амьд байх хугацаанд хийх боломж олдсон бол, Бурхан таныг өршөөж ивэх болтугай. Тэр зүйлэр чинь үр хөвгдөд чинь бахархаж эзэн далдрыг өргөх болтугай. Миний бүтээгч чин зүрхний хайр минь та танд алдрыг өргөхөөр би ирлээ таныг би ширтэн харж байна. Хүслийн тань эцэс хүртэл таныг магтъя, таны хайрыг магтан дуулъя.
Энэ өглөө бид хамтдаа Нехемия 3:10. Тэдний хажууд Харомафийн хүү Эдя гэрийнхэн харалтаа засвар хийв. Түүнтэй зэрэгцэн хашаа маш хэцүү үгүй. Хашабианагийн хүү Хатууш засвар хийвэ гэсэн ишлэлийн дагуу бид хамтдаа суралцлаа. Тэгээ бид нөгөө зөвхөн өөрсдийнхөө тэр сайн сайхны төлөө ч юм уу зөвхөн амин хуваа хичээдэг тэр амьдралаар амьдрдгүү. Иргэн тойрон, найз нөхөд, гэр бүл, сүм цуглаан маш олон хүмүүсийн тэр хажууд байж идэг. Тэгээд бидний хийж байгаа тэдгээр зүйлс ч гэсэн тэдгээр хүмүүс тэр нөлөөллөг үзүүлж идэг учраас бас тэдгээр хүмүүсийг одоо энэ зүйлийг бас иргэн санах, үүнийгээ бодож үлдэх талаар миний хувьд бодож илаа. Тэгэхээр би энэ радиод олон жил ажиллаж байгаа. Тэгээд энэ тавийн машинтай хүмүүс намайг мэднэ. Аш мата гэж боддог байхаа. Гэтэ яагаад тэгэхээр би нэг яг гэр бүлийн радиогийн одоо хашааны гадна yoo машин ингээд боржур дээгүүр давж зогсдог шүү дээ тий. Тэг зогсоолдог. Би бүр өрөөнөөсөө гараад очиод машина өөр газар тавь. Эсвэл наад арчлага дээр бити тавь гэж хэлдэг. Хэрвээ та бүхэн гэр бүлийн радиогийн тэр хаваар явах юм бол яг манай гэр бүлийн радиогийн одоо замын боржуур бараг шинээрээ эвдрээгүй байгаа. Мэдээж энэ бол нэлээд их төсвөр төвчээртэй хэрүүл хийсний шалтгаан. Учир нь яагаад гэвэл мордуул тавьсан энэ машинаас болоод ялангуяа жоох охтууд явж байгаад нөгөө ингээд нарийнхан болчтой юм л хүн багтах зайгүй. Тэгэн гутал хоёр машины голоор гарч ирээл мөргүүлчихдэг. Манай гэр бүлийн радиогийн байрны энэ хавьд 10 хэдэн жилийн дотор бараг хэдэн хүүхэд мөргүүлснээ ямар ч ихсэн 9 охин байсан. Тийм болохоор би миний хамаарж байгаа миний юуж байгаа хэсэгтэр хий нэг нь хууль зөрчнөөс нь болж те хүмүүс ухамсартай хүмүүс би өөрийнх нь төлөө байдаг гэж итгэсэн хүүхдүүд ялангуяа хүүхдүүд охироосоо гэж бол хүсдэг. Чиний зам юм уу гэж нэг эмэгтэй хэлэхгүй. Тэгэхээр би засаарлах болохоор минийх болчиход байд юм да гэж хэлээд тэгээд инээжлээсэн тэгэл ер нь бол тэгэл бүгдийг л сургуульд нь оруулж ирээ. Бүгдийг л цэцэрлэгт нь өчөөл үрээд энэ удаад явахгүй. Машин хүнийг мөрөгөхөд нэг цаг ордог юм лээ. 2-3 секунд. Тийм шүү. Тийм. Тэгэхээр ер нь бол таны хамаарж байгаа хэсэгтэр хэрмийн цаар та яг л Нехемиягийн зүрх сэтгэлээр Нехемия хүмүүст хариуцсан зүрх сэтгэлээр хандж байгаасаа гэж бол хүсэж байна. Тэгээд бүгдээ хамт залбирая те. Орчлын ертөнцийг бүтээсэн эзэмэн танд баярлалаа. Бидний годомжинд амьдардаг, бидний байранд амьдардаг. Бидний цаг үед нэг байгууллага дээр бид нэг дамжлагын нэг хэсэг, нэг гүйцэтгэлийн нэг хэсэг. Бид ямар нэгэн одоо харилцааны эргэлтийн нэг хэсэг болон энэ дэлхий дээр амьдарч байгаа. Эзэмэн та өршөөж, хүч чадлаа өгөөч. Эрүүл зөв дамжуулдаг хэсэг нь байхад туслаач. Буруу зүйлийг дамжуулдаггүй нэг нь байхад туслаач. Юу дамжиж байгааг харсаар байж буруу гим тэр зүйлүүдийг дамжуулдаг байхад туслаач. Хамгаалт хэрэгтэй газар нь бусад бүх хамгаалт норсон ч миний хариуцж байгаа хэсэг норохгүй байхад туслаач. Бусад бүх газрууд чанаргүй хийж байгаагаа тоохгүй байсан ч миний хэсэгтэр би чанартай хийхэд та надад тусалж намайг дэмжиж. Залуучуудад орон өгөөч. Тэдний сайн хийхийг хүсэж байгаа зүрх сэтгэл рүү довтлох бүхэл бүтэн эвдэрсэн үеийн янз бүрийн буруутгал, залхуурал, шүүмжээс залуучуудыг хамгаалж өгөөч. Тэгээд тэд өөрсдийнхөө хэрэм, өөрсдийнхөө урдны үеийнхнийх нь нураалгасан тэр хэрмүүдийг шинээр барьж явах үед нь Нехемиягийн үеийн тэдгээр хүмүүсийн адил та өрөөж амар амгалан хүч чадлыг итгэмжит байдлыг цагийн ямиг цагт нь хийж дуусгадаг, төлөвлснийхаа дагуу хийдэг, хэлсэнтэй хүрдэг бүхэл бүтэн үе, бүхэл бүтэн гайхалтай том гэрчлийн амьдралаар амьдрахад нь та туслаач. Энэ бүхнийг танд даатхан Есүс Христийн нэрээр хүсэн залбирanгуйч байна. Амен. Энэ хүрээд манай хөтөлбөр өндөрлөж байна. Итгэл радиогийн эфирээс Хермоны шүдэр өглөөний хөтөлбөр танд хүрлээ. Хамт байсан сонсогч танд баярлалаа. Маргааш энэ цагтаа эргээд уулзцгаая. Эзэн таныг харж хандах болтугай. Эзэн зүрхийг чинь Бурхны хайр ба Христийн төвчөрт чиглүүлэх болтугай.
Хермоны шүүдэр өглөөний хөтөлбөр танд хүрэлээ.